Сканерцсан файлын зургийг засахад биднэрт маш их цаг орж байгаа ийм жишээнүүд номын сонгууд дээр байдаг. Тэгвэл энэ удаагийн хичээлээр бид нэг хуудсыг сканерд оруулсан нэг хуудсыг хар зураг жишээ нь хэмжээг засаад дараагийн бүх хуудсуудад энэ үлдээг автоматар шилжүүлэх энэ хичээлийг хамтдаа хий. Анхын тулд тэний компьютер Photoshop програм байж ах хэрэгтэй. Photoshop програмынхаа action гэдэг командыг бид энэ удаад ашиглана. Action гэдэг. Энэ маань юу гэж яана вэхээр хийсэн үйлдэлээ бичиж яваад дараагийн зурганда дараагийн үйлдэлтэй автоматар өгдөг ийм команд ачих. За ингээм бол бид эхний ээлжинд зураг дуудаж оруулж ирээ. Оригинал гэдэг хавцсан дотор хуулсан байгаа десктопны ингээд open командаар зураг орууллаа. За үндсэн зураг маань ингээд ороод ирлээ. Засвар гişэ зураг маань. За тэгэхээр бид action гэдэг командыг ажиллуулахын тулд Windows хавцсан дотор орно. Ингээд action гэдэг команд. За одоогоор энэ дотор ажиллаж байгаа action бол дараах action-год харагдаж байна. Ном засах action. Энийг устгахжээ. Action гэдэг хавцаар нь сонгоод delete командаар устгахжээ. Яаж яах вэ? Одоо бид шинэ үйлдэл хийх гэж байгаа учраас шинээр зураг засах үйлдэл хийж байгаа учраас энэ action-ыг устгаж байгаа. За ингээд шинэ action үүсгэхийн тулд эхлээд хавцаа үүсгэнэ. My action гэдэг нэртэй хавц үүсгэчихье. За ингээд action-ээ шинээр үүсгэнэ. Ном засах гэдэг шинэ action. Ингээд энэ үйлдэл одоо дараагийн үйлдэлүүдийг бичиж авах уу гэдэг команд байна. Энд байж байна. Action-гээ үүсгээд record гэдэг энэ командыг дарснараа одоо тань дээр хийдэг Photoshop-ын командууд маань автоматар бичигдээд явдаг байж байгаа. Ингээ бичиж байгаа үйл явц маань энд ингээ харагдаж байгаа ч гэдэг. За одоо бид зураг засах ажил руугаа орно. Ингээм бол яах вэ гэхээр crop-ороо бид зураг ерөнхий байдлаар нь тастаад харын бол ингээд хялбараар гар ингээд харыг авчиж байгаа. Crop ингээд авчиж. За тэгээд эндээс үндсэн сайзын буюу хэмжээгээ багасгаж өгч байгаа. Окей. За хэмжээгээ багасгасны дараа одоо энэ анзаарч байгаа бол энэ бидний баруун гар тоглож байгаа энэ crop дээр crop-ыг дараа нь image гэх мэтлээ ингээд хэмжээнүүд маань ингээд үйлдэлүүд маань ингээд бичигдээд эхэлж байгаа үйл явц энд харагдаж байна. За дараагийн үйлдэл маань auto color буюу auto label буюу автоматар төвшин ахиулж байгаа. Муу байдлыг бичигдэж байна. Тодруулж байна. За тэгээд label-ийг ерөнхийдөө хар өнгийг бас суураар нь жоохон тодруулж гээ бичиглэлээр нь. За мөн дахиад хар өнгөө нийт харагдах байдлаар нь бүгдийг бас тодруулаад өгч юм. Ингээд ерөнхийдөө бидний ажиллах гэж намын байдал бол харагдаж байна гэсэн үг. За энэ үйлдэлээ одоо бид цааш нь хадгалаад тавьчихна. Хадгалахын тулд save for web and devices гэдэг командыг энд ашиглаж байгаа. За ингээд оригинал хэлбэрт нь бидний оригинал хэлбэрт бол ингэж харагдаж байна. Эндээс зургийнхаа өргөтгөлийг сонгоно. Түгээмэл хэрэглэгдэх чипийг хөлбраар бид сонгож харагдаж байна. Save командыг хийгээд за одоо харин бид хаана хадгалах вэ гэдгийг шийдэж өгнө. Түрүү бид оригинал гэдэг хавцнаас зураг авсан учраас одоо тусад нь зассан гэдэг хавц руугаа зураг хадгалчих. Ингээд save. Ингээд хаагаад хадгалахгүй энийг no хийчихнэ. За ингээд миний бичиж авах action бол болчлоо гэж үзэж байгаа. Энэ зургийг сая зураг засах үйлдэлийг хийгээд автоматар гараа тавьчихж байгаа. За одоо action гарын зогсоочно. Окей. За одоо зассан гэдэг зураг руугаа ороод үзье. Desktop руу ороод зассан гэдэг фолдер маань энэ харагдаж байна. За үндсэн бас нэг фолдер байж байгаа. Оригинал хавц буюу энэ хоёрын маань харьцуулж харахад харьцуулж харъя. За зураг зассан маань тод болсон байж харагдаж байна. За тэгэхээр одоо дараагийн энэ хоёр зургийг бид энд бол би жишээ болгоод зөвхөн 3 хуудасаар сканерж оруулсан байна. Энэ шиг 500, 1000 хуудас, 100 хуудасыг бол бид ингэж автоматар хийх боломжтой гэсэн үг байна. За тэгэхээр одоо би энэ хоёр хуудасанда энэ үйлдэлийг автоматжуулах явцыг оруулъя.
За ингээхийн тулд одоо action маань эндээ бэлэн байж явах хэрэгтэй зогссон. Open. Хоёр дахь зургийг би дуудаж орууллаа. Open хийлээ. За энэ зураг маань ерөнхийдөө эргэн тойрны хэмжээ бол байна. Ерөнхий өнгө маань бүтгэн сканердсан байж ах жишээтэй. За ингээд зураг болгоны сканердсан хамаарад зураг болгон дээр өөр засварууд байх гэж байна. Тэрүүний эхний зурган дээр жишээ нь энэ буланд бол зүүн дээд буланд бол энэ хар өнгө байгаагүй учраас тэрийг засварлаагүй орхисон зөвхөн энэ хажуудлын хар зураасыг нийт пропорцийн өнгийг зассан учраас тийм үйлдэлүүд л бичигдсэн байж байгаа ч гэт. За ингээхийн тулд my action дээр ном засах гэсэн action дээр очиод энэ үйлдэлийг тоглуулчаа гэдэг команд ирж байна. За ингээд саяны үйлдэл маань автоматар ороод явчлаа. Дээшээ ороод ирэхэд саяны зассан зураг маань энэ рүү автоматар ороод ирсэн байж байгаа харагдаж байна. Түрүүний энэ зураг маань ийшээ нь автоматар ороод ирж байгаа. Засагдсан өнгө маань дээдлийн зүүн дээд буланд байж байгаа хар маань засагдаагүй, харин бусад өнгүүд маань энэ дээр ингээд засагдаа ороод ирсэн байж байгаа жишээт. За сканерсан байлын зургийг бид нэг нэгээр нь автоматжуулах хичээлийг бол ерөнхийдөө давтаж үзээд сурж байна. Нэг нэгээр нь гэдэг маань бас тодорхой бас цаг авч байгаа. Одоо миний энд сканерсан бол 3 хуудсыг бол нэг нэгээр нь засахад бол бидний цаг бол болж байна. Харин 30 хуудас 300 хуудсыг бид нэг нэгээр нь засах юм бол бас ажил удаашруулах ажлын цагийг сонгох ийм ажлууд цаг алдсан ийм ажлууд гарч байна. Тэгэхийн тулд бид нэр энэ ажлыг бүр дахиад хөнгөвчлөх боломжтой. Үүн яаж ийм нөхөр одоо чинь би 300 хуудас номыг нэг командаар тусламжтайгаар ерөөсөө богино хугацаанд фолдероор нь бүгдийг заснаа гэсэн үг. За энэ хичээлийг хийхэд бол бид нэр сая үүсгэсэн байсан action буюу энэ команд буюу саяны зассан үйлдэлээ ашиглана. Харин тэхийн тулд түрүүн харин зассан 2 зураг устгачээ. Delete хийчих. За ингээд зассан фолдер дотор одоо юу ч харагдахгүй байна. За ингээд одоо харин action-ыг нээлттэй байлгаж чад зургнуудаа дуудаад оруулчихна. Энэ удаагийн хичээлд бид нэр фолдероор нь засах гэж байгаа учраас сайн анхааралтай ирэх ёстой. Import automatic batch гэдэг командыг ашиглаж. За одоогоор би my action буюу ном засах гэдэг ганцхан action харагдаж байна. Харин фолдероо бид нэр эндээс сонгох нь choose гэдэг оригинал гэдэг энэ 3 зурагныхаа фолдерыг зааж гэнэ. Окей. За өөр ямар нэгэн тохиргоо хийхгүйгээр окей. За action автоматар хийчихэж байгаа. Дүр зураг сайн харагдаж байна. Зассан гэдэг фолдер сая хоосон байсан чинь автоматар 3 зураг маань иш ороод ирсэн байж байгаа шүү дээ. За энэ зургийн хувьд гэхэд томроод харуулсан байх жишээтэй. Гэмчлээ. Ингээд зураг засах үйлдэлийг маань богино хугацаанд фолдероор нь автоматжуулж байгаа үйл явц. Энэ харагдаж байна. За бүгдээрээ дуршиж үзээд хийгээрэй. Мэдээж олон дахин дуршиж сурж дараагийн алхмуудыг хийх боломжтой. Ингээд амжилт хүсье.